Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал бас үйл явдлыг таймлаг хүргэе. Орос Украины хооронд бие эрүүгээ давталсан давталгаа үргэлжилсэн хэвээр байна. За Украины зүүн өмнөд цааших Запорожье хот руу Оросын албаны улсын эсвэрчгэн онц давталсан байна. За үүний улмаас Тус хотод Тус хотын агуулгад хадгалагдж байсан 100 тонн хүнс сүйдсэн тухай мэдээллийг хүргэж байна. За энэ үүнтэй холбогдол мөн 3 хүн шархсан байна. За шархсан хүмүүсийн 2 нь цагдаагийн ажилтан, за мөн нэг энгийн иргэн тухайн одоо давталгооны улмаас бол шархацсан гэсэн мэдээлэл өгч байна. За энэ удаа агуулгад хадгалагдж байсан хоол хүнс болон хүмүүлгийн тусламж устгацсны улмаас 3 сая гаруй долларын одоо ийм хохирол учирсан гэж мэдэгдэж байгаа. За тусламжийг дотооддоо дүүргэсэд болон Дайны фронтод ойрхон амьдарч байгаа ард иргэдэд зориулан олохоор төлөвлөж байсан юм байна. За мөн агаарын энэхүү давталгоонд өндөр барилга болон дийлгүүр нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолч гэсэн энэхүү халдлагад хүрсэн байна. За энэ халдлагатай холбогдуулан Белуга төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Александр Белуга орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагатаа бүх зүйлс үлдсэн. 2 хоногийн өмнө бид 5 ачааны машинаар тусламж авсан байсан. За ойролцоогоор 3 сая долларын хохирол учирсан гэсэн ийм мэдээллийг өгсөн. За Украины агаарын цэргийн хүчнийхэн Запорожье хотоос гадна Харьков, Донецк, Днепр мужуудад нийтдээ 58 нисгэгчгүйн онгоц, мөн нисгэгчгүйн онгоцыг одоо дуураймал онгоц бас хүргэсэн юм байна. За үүнээс улмаас бол хохирол учирсан. За харин тэдний 43-ыг сармагжуулж 23-ыг буудаж 20-ыг нь дохиогийн саатуулсан гэсэн ийм мэдээллийг өгсөн байна. За үүний зэрэгцээ Украины арим Оросын одоо тесрэх бодис үйлдвэрлэдэг химийн үйлдвэрт нэг шөнийн дотор нисгэгчгүйн онгоцоор зохиолт өгсөн тухайга мэдэгдсэн. За Оросын албаны улсын дэвсрэх сум бодис болон одоо сум үйлдвэрлэх чадварыг бууруулах багасгах зорилгоор Украины зэвсэгт хүчин нисгэгчгүйн онгоцны системүүдэд давталгоонд оруулсан. За Батлан хамгаалахын бусад анги нэгтгэлүүдтэй хамтран нэг шөнийн дотор Оросын цэрэг аж ахуйн үйлдвэрүүдийн цогцлборын чухал ач холбогдолтой объектуудад цохилт өгсөн гэж Украины жанжин штаб бас мэдэгдэж байна. Химийн үйлдвэр нь Стропол болон Самара мужид байрладаг үйлдвэрүүд байсан. За аль аль нь Оросын зэвсэг болон түш үйлдвэрлэх эд ангиудын гол үйлдвэрлэгчдэд тооцогддог ийм үйлдвэрүүд юм байна. Стропол мужийн захирагч цохилт өгсний баталж нисгэгчгүйн онгоцны хог хаягдал тус хотын үйлдвэрийн бүсэд газарцсан гэж мэдэгдэж байна. За үүний зэрэгцээ талууд хоорондоо онцлогцод болон цогцос солилцох үйл ажиллагааг үргэлжлүүлсэн хэвээр байна. За өнгөрсөн 6 дугаар сарын 2-нд Стамбулд болсон энхийн хилцээрийн үеэр Орос Украины хооронд байгуулсан хилцээний явцад 1200 цэргийн цогцыг өнгөрсөн баасан гарагт Украинд буцааж олгосон. За Украины дайны онцлогцыг зохицуулах ажлын албанаас мэдээлэл гаргасан. За Оросын холбооны улс 1200 цогцыг буцаа өгсөн бөгөөд Оросын талын мэдээснээр цогцууд Украины иргэд ялангуяа цэргийн албан хаагчдын байсан байна. За энэ одоо цогцос болон онцлогцос солилцох үйл ажиллагаа нь Стамбулын яриа хэлцээний үр дүнд гарсан цорын ганц бодит амжилт болж байгаа. Энэхүү одоо цогцос солилцох үйл ажиллагаа нь Стамбулын яриа хэлцээний цорын ганц бодит амжилт болж байгаа. За 7 хоногийн ихээр Оросын холбооны улс мөн 1212 цогцыг буцаа авчирсан бөгөөд за мөн 27 бас цэргийн цогцыг авсан ийм үзэгдэл ийм одоо үйл явц болж байна. За ямар ч байсан талууд харилцсан одоо тохиолдолд давталгаа хийх үйл ажиллагаагаа огт зогсоохгүй байна. За энэ нь бол Украинтай холбоотой энэ үүссэн дайн байлдааны үйл ажиллагаа хизээ мэдгүй дуусна гэсэн олон улсын хүлээлтийг одоо боломжгүй байдал хүргэж байгаа юм. Цаашдаа ч гэсэн талууд буудалцаан болон цохилт өгөх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвтэй байна.